Окос подкастыг сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа. Подкастын маань 5 дахь дугаар та бүхэнд инхүү хүрч байна. Энэ удаагийн дугаарт Монголын топ подкастуудын нэг болох Сэхэдэн подкастын санаачлагч Нэмээ 8 булангийн хөтлөгч Цогт Бэлгүүн Дарыг урьж оролцууллаа. Бэлгүүний маань Америкийн нэгдсэн улсын Миннесота мужийн Миннеаполис хотод магистрийн хөтөлбөртөө суралцж байгаа бөгөөд тэрээр 2012 оны Монгол улсын шилдэг хөвгтөр шалгарч байсан. Мөн 2016 онд Нүбийн загвар хуралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцож шилдэг төлөөлөгч чанараар шагнагдж байсан юм. Ингээд Цогт Бэлгүүн Дартай танилцъя. За сайн бацхан хүмүүст үзэгчтэй өнөөдрийн Окос подкастын 6 7 зааж хөрхий нэг 10 дотор явж шээ. Тий нөө гараал тэгэж эхэлсэн. Тэгэл эхэлчихэл гоё биш ээ. Юу нэгэл төвчтэй юу. Тэгээд нэг ийм дугаар. Өнөөдрийн зочин маань бас маш нэгэн сонирхолтой залуу зочныг урьж оролцуулж байна. За тэгээд агуу их зорилготой хүрэх зоригтой, алдаршгүй зөв чигтэй, зүгсэндээ хүрэх зүтгэлтэй Сэхэдэнд зориулж байна гэд хэлэх юм бол хүмүүс магадгүй илүү сайн таних. За яа гоё. Тэгтэлгэн дээр шиг гоё уншиж чадсангүй. Билээ олстой их гоё уншдیں۔ Тэ. Чэйжилсэн байсан уу сая уншиж буу. Чэйжилсэн тэгээд хамгийн сүүлийнхээ сая харчлаа. За. За, энэ өрөөс надад танай Сэхэдэн подкаст өрөөс надад их таалагдаад байдгийн. За ингээд Сэхэдэн подкастын санаачлагч, үүсгэн байгуулагч Цогт Бэлгүүн Дар 52 байдаг. Тэ Цогт Бэлгүүн Дарыг урьж оролцуулж байна. Ингээд би л юм байна өөрийгөө танилцуулах уу. За баярлалаа намайг урьж оролцуулж агаад. Намайг Цогт Бэлгүүн Дар гэдэг шиг отогтой. Тэгээд одоо Америкийн нэгдсэн улсын Миннесота мужийн Миннеаполис хотоос холбогдож байна. Тэгээд энэ мужид амьдраад одоо нэг 7 жил болцсон байх шиг байна. Болох гэж байгаа юм байна. 7 жил болох гэж байгаа. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд Миннесотагийн их сургуулиас бакалавра улс төрийн шинжилгээ ухаан болон дижитал медиа судлалаар төгсөөд тэгээд одоо ажлын төлбөртөөр гараад 1 жил ажилладаг. Тэгээд тэрнийгээ дуусгасны дараа одоо ажиллангаа мөн давхар магистрийн хөтөлбөрт явж байгаа. Тэгээ миний магистрийн хөтөлбөрийн програмыг болохоор хөгжлийн арга зүйч гэж монголоор орчуулдаг. Тэгээд сургуулийн хувьд болохоор Миннесотагийн их сургуулийн дэргэдэх Хамфригийн төрийн одоо арга ухааны сургууль гэх юм уу? Төрийн иргэн сургууль гэж байдаг. Humphrey School of Public Affairs гэдэг. Тэгээд тэр сургуулийн одоо 2 дахь жилийн оюутан болох чинь сая 1 жилээ төгсчөөд тэгээд дуусгачаа тэгээд байж энэ да. Тийм юм байна. Вау. Сташууд оржигноос аргагүй нэг подкаст хөтлөгч гэсэндээ өстө. 108 дугаар гаргасан одоо ингэж ярихаас явах үү гэдэг. 108 даймуулаа минь явах биш үү гэдэг. За баярлалаа. Бакалавра төгсчөөд одоо ингэ магистрийнхаа 2 жилийн 1 жилд явж байна. Тэгээ дараа жил төгсөх юм байна тий? Тий. Ямар ажил хийдэг вэ? За яг одоогийн байдлаар болохоор манай одоо Миннесота муж улсын конгрессийн гишүүнд нэр дэвшиж байгаа бүсгүй байгаа. Тэгээд тэр бүсгүүн кампанид ажилладаг шүү дээ, тийм кампайн менежер. Тэгээд тэрний ерөнхийдөө бол одоо янз бүрийн гоншинтай болцдог. Яагаад тэгэхээр заримдаа болохоор зарим хүмүүстэй харьцахдаа энэ хүү кампанид ажиллах менежер нэ зарим хүмүүстэй харьцахдаа өөрийгөө жоохон дарах хэрэгтэй болдог. Яагаад тэгэхээр нөгөө өөрийнхөө нэр дэвшигч юм уу эсвэл манай кампанид ажил дээр бас айгүй мундаг улс төрч залуу байдаг. Тэр залуу мандаа зөвлөх нь ерөнхий зөвлөх нь. Тэгээд тэр залуугаа илүү нөгөө executive decision гаргах шаардлагатай болох юм бол би зүгээр одоо туслах нь анч гэдэг юм уу те ингээл янз бүрийн байдлаар хэлдэг. Гэхдээ ерөнхий одоо яг цаасан дээр бичээд явдаг нэр нь болохоор одоо энэ конгрессийн гишүүний кампанид ажлын менежер хийж байгаа. Тэгээд саяхан эхний чатны том сонгуультай ялалт байгуулсан бид нэр. Тэгээд тэр нь болохоор яг нөө нам дотроо гэсэн үг. Одоо ардсан нам дотроо. Тэгээд нам дотроо ялцсан одоо дараагийн 2 дугаар шатны сонгуулийн бэлтгэл ажлын үе дээр явж байгаа. Тийм байна. Ерөнхийдөө улс төр их нэлээд сонирхдаг хүүхдтэй байна тий. Тэгээд одоо ингээд юу яхад гой сэдв гараад ирлээ. Нөгөө одоо ингээд Америкийн улс төр Монгол улс төртэй харьцуулбал шал одоо бүх юм өөрөө штэ. Чиний хамгийн анзаарч байгаа зүйл нь гол зүйлүүд нь юу вэ? Миний зүгээс харахад ингээд амар шалтар болдог тий. Хөлсний бичээч нар ингээд авч маавал ингээд амар хогийн одоо муугар л хогийн юмнууд ингээд хийдэн штэ. Тэгээ Америкт юу ингээд сонгуультаа юу яаж ажилладаг юм? Ямар хөө байдалтай байдаг юм бэ?
За наач айгу гоё асуулт байна. Би яг энэ асуултыг ерөнхийдөө бол өөрөө яг тэр түрүүнд дурдсан нөгөө сонгуулийн капад ажлын зөвлөх залуугаас асууж байсан байхгүй. Тэгээд асуухаас өмнө би яг ийм одоо сэтгэлдээ хэлж ирсэн. Би ингээ Монголын улс төрийг бол одоо гадарлана. Тэ? Тэгээд одоо ингээ Америк улс төрийг ингээ харьцуулж явахад бол энд улс төр амар цэвэрхэн явж байна. Дандаа ийм цэвэрхэн байдаг юм уу гэдэг. Тэгэхээр нөгөө мужи улсын сонгуул гэдэг чинь нэг ондоо яг федерал түвшинд буюу одоо бүр том улсын Америк нэгдсэн улсын сонгуул гэдэг чинь бас нэг ондоо тий. Тэгээ тэр залуугийн хувьд болохоор өөрөө мужийн төвшөнд болон тийм одоо яг нэгдсэн улсын төвшөнд аль алинда улс төрийн карьертай хүн. Тэгэхээр нөгөө аль алин мэдэрч байгаа. Тэгээ тэрэн дээр ер нь бол хэлжсэн. Тэгээд яг л нэг төстэй юм нь юу гэхээр тухайн л одоо байгаа байдал те одоо байгаа байдал гэдэгт юу орж ийн гэхээр ямар төрлийн хүмүүс тэнд амьдарч байна одоо сонгуул болж байгаа тухайн бүс нутагт. За тэр нь дандаа цагаанууд байна уу эсвэл харууд ихтэй байна уу аль эсвэл одоо бусад одоо minority хүмүүс байна уу гэдэг одоо олон зүйлээр шатгаална. Үүнээс магадгүй олон ондоо жишээ гэх юм бол тэр хүмүүс гэрэлсэн байна уу гэрлээгүй байна уу те тухайн хотод нь гэрэлсэн хүмүүс хэрэг хэдэн хувь байна гэдэг ч юм уу. За тэгээд нас хүйс байна өөр юу гэдгийг одоо шашин байна гэдэг янз бүрийн нөгөө одоо факторууд одоо ороод тухайн одоо сонгуул өрнөж байгаа газрын байдал шал ондоо одоо ерөнхийдөө бол явна гэх тээ. За гэхдээ ерөнхий одоо яг одоо миний нэр дэвшигчийн нэр дэвшиж байгаа тэр одоо дүүрэг гэх юм уу тэр дүүрэг нь болохоор харьцангуй нөгөө хит одоо олон үндэстнүүдээс бүрдсэн биш. Одоо яг л нэг төрлийн өнгөтэй хүмүүс нь илүү давмгай тэгээд ерөнхийдөө соёлон тогтцсон одоо байдаг л нэг цагаан хотхон учраас ерөнхийдөө бол айгу цэвэрхэн сонгуул нь болдог гэх юм уу. За тэгээд яг одоо яг чиний асуултанд хариулахад бол асуусан шүү дээ. Хэрвээ яг Монголын сонгуулийн тогтолцоог Америктэй харьцуулах юм бол ямар ялгаа явах вэ гэж. Тэгээд сүүлийн үед зүгээр би ингээ харж байхад Монголд яг одоо энэ жилийн сонгуул дээр бол нөгөө хандивын асуудал амар их яригдаж эхэлж байна те. Тэгэхээр яг зүгээр тэрэн дээр л би мэдээж хэрэг олон ялгаа байгаа. Гэтэ зүгээр энийг одоо завшааныг ашиглаад тэрэн дээр одоо сүүлийн үед өөрөө ажигласан зүйл нь юу гэхээр Монголын одоо тэгж хандиваа арай нээлттэйгээр хүмүүсээс авч гинэ гэдэг нь бол нэг алхам явагдсан би агсан юм гарлаа гэж юу нь бол бодсон энэ 20 оны сонгуул Монгол улсад. Яагаад тэгэхээр Америкт бол одоо бүх одоо сонгуул кампанид ажил өрнөхийн тулд хандив дээр л одоо ажилтдаг те хандиваар л ерөнхийдөө бол одоо энэ манай кампанид ажил бас бүх хүмүүсийн кампанид ажилд өрнөж байгаа. Тэгэхээр тэр хандивын төдий чинээ нээлттэй байна. Төдий чинээ тэр хүний шудраг үгүйг бол таньж мэдхэд бол амархан болчихж байгаа. Тэр одоо тэгээд нөгөөдх энэ бас одоо нэг зүйлийг одоо Америкт харуулах юм бол нөгөө лобби хийдэг те энд лобби хийж гинэ гэдэг чинь тухайн одоо хүмүүс асар их нөгөө хөрөнгө одоо юу ингэж бэлэглээд хандив бэлэглээд оронд нь одоо би нэг том компани ч юм уу корпорацийн захирал байвал одоо биднэрт таатай нэг хууль батлаад өгөөч ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү лоббид наа. Гэтэ зүгээр одоо Монголд болохоор нэг ч одоо юу гэдгийг арай жоохон өсрөгөөр бодох бол энд арай ил тод учраас угаасаа лобби гэдэг чинь бүр ингээ ажил мэргэжил тим юм болцсон учраас хамаагүй ондооч гэдэг юм уу. Тэгээд мэдээж хэрэг бүтцийн хувьд бол маш том ялгаанууд байна. Гэхдээ яг сүүлийн үед хамгийн их ажиглаж байгаа жишээ бол яг миний бодлоор хандив өгөхийн амар амархан би дэмжиж байгаа хүндээ маш амархан хандив өгч болно. Тэгээд тэр нь надад ямар асуудал тарихгүй тэр хүндээ ч нэр дэвшиж байгаа хүндээ ч ямар асуудал тарихгүй. Тэгээд ийм нэг шатаар бас авчвал гэж ер нь олон зүйл ажигласны нэгийг аль дуртай гэж бодож байна. Тэгэд одоо ингээд нөгөө хандив авч яхад одоо сая одоо жишээ нь дөнгөж сайхан өчигдөр уржигдэр ч юм уу нэг фэйсбүүкээр нэг нэлээд шууган тариад байна шүү дээ. Гандагийн хүүхд бүртөө одоо тэр машина зараад тэдэн давхар хаусаа тэнд ирдэг хаанчлаа хаусаа зараад тэр хандивтай яахгүй юу ард иргэдээс ядуу ард иргэдээс хандив гуйлаа. Ийм асуудал зөвөр фэйсбүүкээр л ингээд жоохон шуугаад байсан л да. Тэр чинь Америкт ч гэсэндээ ялгаагүй л одоо тэр байтугай хөрөнгөтэй хүмүүс л бас дэвшээд байгаа шүү дээ. Хөрөнгөтэй хүмүүс байж таараа. Тэгэхээр тиймэрхүү бол асуудал гардгүй юм байна те. Одоо тэгээд ард иргэдээс хөрөнгө гуйлаа гэдэг. Ер нь тийм юм гарахгүй баха. Яагаад тэгэхээр нөгөө тогтолцоо нь маш олон үеэрээ яг ингээд явцсан тий. Тэгэхээр бол яг л хандив өгдөг. Угаасаа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигтээ яг хандив цуглуулна гэдэг одоо хүлээлт анханасаа байдаг болохоор тийм зүйл байдаггүй байх гэж бодож байна. Тэгэхээр нөгөө сонгогчийн боловсролын асуудал гэдэг зүйл бас яригдаад эхэлж байгаа хэл та.
Гэтэ мэдээж хэрэг нөгөө хоёр үндэстэн чинь шал хоёр ондод хүүхдээ тий. Монголчууд бол хамаагүй залуу ардчлал, Америк нэгдсэн улсын ардчлал бол хэдэн 100 жилээр ах тэгэхээр том ялгаа байгаа. Нэрээ соёл тогтцсон соёлтой л ах. Тэгээд би яг зүгээр тэрийг бодохдоо тэгж бодоод байгаа байхгүй. Нэг ингээл нэг мөнгөгүйдээч бас гуугаад байгаа юм биш. Тэр хүмүүс нэр дэвшиж байгаа. Нэр дэвшихийн тулд сонгуулийн ерхий орооны тэр дүрм журмууд нь штэ. Тэрний дагуу хандив нас нэг өстой, би даас нэр дэвштэй намууд ингээ хандив нас нэг өстой. Тэрийгэл ингээл нэгээл тавьж байгаа тэр бах. Тэгээд хэрвээ цуглахгүй бол тэр чинь тэгэл өөрийнхөө мөнгнөөс гараад юугаа нөгөө компанид ажилладаг хийгээл нэр дэвшгэрээ дэвшгэл явна штэ. Яг зөв. Одоо жишээ нь чамд хүмүүс хандив өгч байна гэдэг чинь төдий чинээл чамд хүмүүс бас итгэж гин гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энд бол одоо яг ингээд намынхаа одоо энэ арчлан намын ингээд сургалтын суун тийм бол цаанаас нь бид нэр одоо ингээд эхний шатныхаа одоо сонгуульд чи ялчих юм бол хоёрдугаар шатнаас ахуулаад ингээд нөгөө хандив цуглуулах дээр ингээд амар сайн ажиллах хэрэгтэй. За тэгээ хандив цуглуулж байгаа дээрээсээ хэдий одоо хэмжээний хандивыг хэн өгч ийн гэдэг мэдээллийг бүр маш сайн цуглуулах хэрэгтэй. Тэрийг цаашаа байнга хангаж явах хэрэгтэй. Энэ нь төдий чинээ нөгөө намын нэр хүндэд чухал, төдий чинээ нөгөө нэр дэвшиж байгаа хүнийх нь рейтинг ямар байна те тэр нь нөлөөлнө. За тэгээд төдий чинээ бас нөгөө эсрэг өсөлдөж байгаа хүнийхээ өөдөө сүрэх чадвар бол яхаа аргагүй бас нэмэгдээд эхэлнэ шүү дээ те. Тэгэхээр хин одоо яг энд нэр дэвшиж байгаа хүмүүс бол тэгэл хамгийн гол нь мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан дэвших боломжтой болчих. Монгол зөвхөн миний ажиглаад байгаагаар яг чиний хэлж байгаа асуудал нь байгаа байх. Яг одоо мөнгөтэй нэр дэвших боломжтой. Яг тэгэхээр яг нэг хоёулаа их устэр яриад яг гэхдээ ерөнхийдөө бол юу болоод байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Угаасаа ийм юутай босготой тэр босгыг нь давахгүй бол чадахгүй гэх. Тэгэхээр тэр бол амар шал бурал зүг рүү тэр бол алхацсан баха. Тий. Би бол тэрийг бол тэгж л бодож байна. Одоо Америкт ер нь хэр тийм нөгөө шүүмжүүд тэр явдаг юм дэ. Одоо жишээ нь энэ одоо яах ч одоо за жишээ нь за зүгээр хөөрхийн одоо нараа хичээрэл жишээ авдаг гэдэг шиг. Яг дурчсан нараа гэдэг үсгүй юу? Тийм одоо ингээд хүмүүс жоохон дэмжихгүй талдаа яхав мэдээж дэмжиж байгаа хүмүүс байгаа л ах. Гэхдээ масс ерөнхийдөө нэг дэмжихгүй талдаа тийм байгаад байгаа шүү дээ. Тэр шиг тиймэрхүү эсэргүүцлэхээр үзүүлэх үү? Бас дээрэс нь яг тийм нэг урлагийн одоо ингээд монголчуудын улс төр ердөөсөө урлаг бөхөр дүрлээ гэл ингээд яриад байгаа шүү дээ. Тэр шиг тийм өөр салбарын хүмүүс хэр их орж ирэх улс төрд. Миний бодлоор бол нөгөө Америкт маш олон салбарын хүмүүс байх боломжтой болчих واخхой. Зөвхөн Монголд ингээд харах юм бол бид нэр арай бага хэмжээний одоо ийм одоо усан одоо пүүлтэй те. Гэтэл Америк бол хажууд нь хамаагүй том. Тэгэхээр тийч төдий чинээ олон одоо мэрэгчлээ хүмүүс нь одоо жишээ нь миний мэрэгчлэлтэй жишээ аваад ярихад бол одоо миний мэрэгчлэл англиараа Master of Development Practice гэж явдаг те. Тэгэхээр бол одоо энд хүртэл би хүмүүст би Master of Development Practice-ийн оюутан гэж хэлэхээр бараг 10 дотмын нэг нь л юу гэдгийг мэдхэр ч юм уу те амар бага байхгүй. Тэгэхээр төдий чинээ нөгөө олон ургалж юунууд бол байгаа бах салбарын мэрэгжлийн хүмүүс тэгээд яг одоо жишээ нь Америкт бол одоо Америкийг бүхийг Монголын бүхийг Америктэй харьцуулах юм бол хамгийн од нь тэгэл нөгөө Америк хөл бөмбөгийн тоглогч гэдэг юм уу эсвэл сагсан бөмбөгийн тоглогч гэдэг юм уу те мэрэгжлийн спортын тамирчин байж болно. Гэтэл тэр хүмүүс улс төрт ороод идэг тохиолдол нь өөр айгүй бага болчихж байгаа. Яг тэгэхээр тэр хүмүүс бас нөгөө илүү карьераа ямар нэгэн тим зүйлд орохгүйгээр цаашаа адванс хийх боломж нь амар их байгаа байхгүй те. Тэгэхээр гэхдээ хэрвээ тэр хүмүүс бас нийгэмдээ ямар нэгэн өөрчлөлт хийх, яг өөрчлөлтийг бий болгоё гэдэг зорилгоор хэрвээ улс төрд орж байгаа бол зөвхөн улс төрд орохгүйгээр бас тэр өөрчлөлтүүдийг хийх амар их боломжтой болчихж байгаа. Тэгэхээр тэрэн дээр нэг тийм байгаа байх. За тэгээд дээрэс нь одоо зүгээр Америкт хамгийн их яригддаг одоо зөвхөн одоодаас одоо улс төрд орох магадaltaй гэж үздэг хүмүүс нэг аль юмнууд л ярьдэн шүү дээ. Тэгэл Kanye West ерөнхийлөгч болно ч гэдэг юм уу те. Эсвэл за Oprah ерөнхийлөгч болно гэл. За тэгэхээр одоо Oprah дээр ч юм уу Kanye West мэдээж хэрэг нөгөө бас л олон хүн амтай учраас дэмждэг нэг тийм хөөрхөн бас тийм sub mass бол тийм жижигхэн байж байдаг те. Гэхдээ ихэнх одоо дангаараа массаараа бол тэгэл тэрийг хөнгөн хүлээгээд авчдаг юм. Нэг амар хүндрүүлэл ингээд байхгүй. Гэхдээ тэгэл яг одоо Америкийн түүхийг харах юм бол жүжигчин хүн ерөнхийлөгч болж исэн жишээ байна. Тэгэл одоо бол бизнесмен хүн ерөнхийлөгч болсон жишээ байна. Тэгэл янз бүрийн л салбарын хүмүүс бас ялгаагүй бас боломж бол байгаа. Гэхдээ нийгмээс хүлээж авч байгаа дээр бол
ямар ч тохиолдолд тэгэл айгүй mixed те айгүй холимог мэдрэмж ярил хүлээж авдаг байх. Тэгэл Америкт бол улс төрийн хувьд бол төсөөлөөгүй зүйлүүд угаасаа төсөөлдөөгүй байхад болдог учраас хүсэлж мэдэхгүй шүү дээ. Хоёул нэг амар улс төр ирсэн өөрчлөлөл. Чиний цаашдаа одоо карьер одоо буцаад одоо жилийн дараа юу Монгол руу явах төлөвлөгөө байгаа юу? Эсвэл Америк ер нь бол байгаа. Тий, ер нь бол байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар билет аваад хичээлэл шийдэг байна. Гэхдээ ер нь тий. Мэдээж авахцлах байх. Одоо ер нь ходохгүй байх. Тэг Монголд очиод одоо яг карьераа хаанаас эхлэе гэж бодож байна? За наа чи ер нь хэцүү л асуулт юм да. Гоё асуулт, ууг нь бол их гоё асуулт шүү. Тэгээд зөвөр миний хувьд айгу хэцүү. Яа тэгэхээр миний үзэл баримтлал заримдаа зарим хүмүүсийнхээс айгу зөрөөд идэг. Тэр нь яаж зүрдэг вэ гэхээр би янз бүрийн зорилго тавихаас илүүтэйгээр амьдралдаа ер нь тийм системтэй байхыг арайд илүүд үздэг. Тэгээд хэрэг одоо жишээ зорилготой хүн бол за би Монголд сургуулаа төгсөж очиод одоо юу гэдгийг худалдаа хөгжлийн банкнд орж ажиллана ч гэдэг юм уу те ингээд зорилго тавьсан ингээд тэрнийхээ дагуу зүтгэдэг хүмүүс байна. Миний хувьд болохоор илүү гарч ирсэн боломжуудыг одоо хараад одоо яг миний иргэн тойронд байгаа боломжуудыг за би энэ боломжийг аваад хэрэглэх юм бол би өөртөө яаж хамгийн ихээр үн цэнийг бий болгож болох нь юм уу иргэн тойрныхоо хүмүүст яаж үн цэнийг бий болгож болох нь гэж одоо арай жоохон боддог. Тэгэл яг тийм шийдвэр дээрээс үндэслээд шийдвэр гаргах дуртай учраас бол одоо жишээ нь Монголд би очих үед магадгүй миний одоо ч төсөөлж чадахгүй нэг том боломж гараад ирдэг ч юм билээ. Эсвэл одоо миний бодож байгаагаас ч баг хүлээд үүсгэхээр зүйл болох ч юм билээ мэдэхгүй шээ. Тэгэхээр янз бүр байдаг болохоор ер нь бол хэлж мэдэхгүй. Гэхдээ ерөнхий зүгээр салбараа тодорхойлох юм бол би угаасаа яг одоо миний сурж байгаа энэ програм өөрөө хөгжлийн арга зүйч гэдэг програм учраас мэдээж хэрэг хөгжлийн салбарт ажиллах байх та. Гэхдээ хөгжлийн салбар гэдэг зүйл бол өөрөө амар томтой. Тэгэхээр яг тэр дотроо миний сонирхол Америкт хүүхдүүд тэгээд нөгөө хичээлээ танилцуулахдаа нөгөө миний сонирхол гэж яг өгөрдөг те. Тэгээд зөв яг тийм хариулах юм бол миний сонирхол бол дээд боловсролын шинжилтэл тэгээд ерөнхийдөө бол сүүлийн үед дээд боловсролын шинжилтээр нэмэгдэж орж ирж байгаа нэг зүйл нь баг зэргийн юу байх хөдөө орон нутгийн хөгжүүлэлт гэж хэлэх бас амар хэцүү. Хөдөө орон нутагт хүмүүсийг ерөнхийдөө одоо тэр соёлыг нь хадгалж үлдэх тэр зүйл рүү ер нь бол амар сонирхож байгаа. Тэгээ би яагаад сонирхож байгаа гэдэг үгийг амар хэлээд юм гэхээр одоо боловсролын салбар бол сонирхоод удацсан гэтэл яг одоо түрүүнд удаах дурдсан нь болохоор бид нар яг энэ семестр нөгөө хичээлийнхаа хүрээнд ажиллаж байгаа төсөл маань өөрөө яг аялал жуулчлалаар дамжуулаад хөдөөд хүмүүсийг ингэж одоо үлдээх ийм бүхэл бүтэн семестрийн прожект байсан. Тэгээ одоо чинийгаа энэ зундаа үргэлжлүүлнэ. Тэгээд дараа чи одоо энэ өвөл хүртэл үргэлжлэх шинжтэй байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ ч нөгөө ялч сонирхол үүсэж байгаа. Тэгээд тэрнээс ч бол би одоо би мэддэг, би энэ эксперт гэж өөрөө гол ерөөсөө хэлэхгүй зүгээр л сонирхож байгаа. Тэгээд тэг хэрэг байхгүй гэж бодож байна. Тэгээд хөдөө хүмүүсийг үлдээх гэдэг нь одоо нөгөө нэг жишээ нь одоо Монголын хувьд ярихад хүн болгон хот руу ингээд шавд байхгүй л юу яах гэ тийм боломжийг би хөдөө орон нутагт нь би болгох гэж ойлгож болох уу? Тий. Тэгээ тэрний гаргалгаан дээр бол одоо Окогоос ч нэг санал гаргаж ирж болно. Тэгээ надаас ч нэг өөр санал гарч ирж болно. Хүн болгоноос нөгөө амар олон ондоо саналууд гарч ирнэ те. Тэгэхээр зүгээр яг бидний одоо энэ програмын хувьд болохоор тэр одоо энэ дуу хоолойнуудыг нэгтгэж тэрэн дээр үндэслэсэн одоо шийдвэр тэрэн дээр үндэслэсэн одоо хөгжлийн загвар гаргах одоо энэ дээр ажилладаг байхгүй. Тэгээд тэгж хэлж болно. Тэгэхээр бол одоо зөвхөн өөртөө л тэгэл миний сурж байгаа зүйл гэхээс илүүтэйгээр энэ нөгөө англи хэлний stakeholder analysis гэдэг те. Тэгэхээр тэнд байгаа бүх хүмүүсийн дуу хоолойг базах тийм сонирхолтой гэх юм уу тийм байна. Мэргэжлийн онцлогт болох юм даа төгссөн хойно мэргэжлийн онцлогт болох байх. Одоо төгсөг байгаа юм чи. Тэгээд чамаг тайдаг одоо ингээд танай одоо тэр юу чинь яг хичээлдээ одоо энэ семестрийнхаа тэр хичээл байлаа гэсэн чинь саяны тэр төсөл чинь тэгээд хэр амжилттай явж байна. Одоо яг хэрэгжүүлээд эхэлсэн үү? Хэрэгжүүлсэн үү? За энэ төсөл болохоор ийм
төслөө яг жишээ гэдэг ярих юм бол Морокко улсын Африк ТV тентхийн одоо Сүс Маса region буюу одоо тийм бүс нутаг байгаа. Тэгээд тэр бүс нутаг нь болохоор хотынхоо биш одоо улсынхаа нэлээд урд оршдог. Тэгээд Агадир гэх том хоттой тэр хот нь болохоор одоо Европын жуулчид ихээр ирж нөгөө далайн эрэг дээр нь хөвтдөг тийм газар. За тэгээд бид нэр энэ одоо бүс нутгийн хөдөөний одоо аялал жуулчлал хөгжүүлэх сүлжээ гэж байгаа. Тэгээ тэр сүлжээтэй хамтарч ерөнхийдөө бол одоо энэ намрын биш одоо энэ хаврын spring semester бол бүтэн тэр одоо бүс нутгийг судалсан, тэр бүс нутгийн тэр одоо дүн шинжилгээнд бол хийсэн. Тэгээ дээрэс нь бас яг одоо өөрсдийнхөө энэ амьдарч байгаа энэ хотын бүс нутагт бас арай жоохон одоо хот газар биш, жоохон ийм хөдөө газруудаар хэрхэн одоо ийм agritourism гэж яддаг. Тэр нь болохоор аж ахуйдээс бий болсон аялал жуулчлалтай. Яг тэрийг нөгөө судалсан ба. Тэгэхээр бол одоо төслийн явцын хувьд яг тэр асуулт нь юу гэж хариулах вэ гэхээр бид нэр одоогийн байдлаар бол нэг одоо яг судалгааны том бус судалгааны пейпер бичсэн. Тэгээд тэрийг бид нэр бас танилцуулах гад 2020 оны 9 сард бас олон улсын конференс дээр танилцуулах гад абстрактаа явуулсан байгаа. Тэгээд тийм байгаа. Энэ зуны хувьд болохоор нөгөө бид нар уул нэг Мороккод тэр газар дээр очих байсан байхгүй. Тэгээд бүх бүтэн зуны туршиг ажиллах хэрэгтэй байсан. Тэгээд бид нэр хамтарч ажиллах 5 одоо лож буюу гид гэж хэлдэг тухайн бүс нутгийн хүмүүс. Тэр нь болохоор одоо монголоор бол амралтын газар л гэж хэлэх байхаа. Гэтэ тэр амралтын газрууд нь нөгөө нэг нь одоо яг далайн эрэгтэйгээ ойрхон байгаа бол нөгөө дөрөв нь ингээд жоохон ингээд холдоод яг нөгөө Африк төв рүүгээ орцсон. Тэгэхээр төдий чинээ нөгөө одоо зэллүүд хөдөө нутагтай. Тэгээд тэр газруудаар ингээд 8-7 хоногийн хугацаанд бол аялаад ажиллаад явах хэрэгтэй байсан. Тэгээд тэр бол одоо ингээд ажиллахааргүй болсон те. Одоогийн пандемикаас болоод тэгээд одоогийн байдлаар бид нар юу гэж нэхэр яг одоогийн яг энэ өдрүүдэд бол бид нар амарцсан байгаа манай багийнхан 4 гишүүнтэй. Тэгээд бид нар 6 сарын 9-өөс ахуулаад эргээд бол ажилдаа орно. Тэгээд бид нар яг энэ 6 сарын 9-өөс ахуулаад тэнд байгаа хүмүүстэйгээ одоо яг түрүүн чамд хэлсэн нөгөө холбогдох тэ одоо тэнд байгаа тэр амралтын газруудын эзэд байна. Тэнд байгаа тэр амралтын газрын дэргэд байдаг худалдааны төвийн худалдагч хүнтэй ч гэдэг юм уу. За тэгээд тэнд байгаа аялал жуулчлалын яамны мэргэжилтний ажилтан ч гэдэг юм уу. Тэр бүх одоо стейкхолдерууд буюу тэнд шийдвэр гаргахад нөлөөлөх ёстой хүмүүсийн дуу хоолойнуудыг бид нэр бол одоо авах хэрэгтэй. Тэгээд эдгээрээ цуглуулад энэ төсөл маань цаашаа ерөнхийдөө бол илүү бэлэн болох бах. Тэгээд энэ төслийн хамгийн эцсийнх нь үр дүн одоо deliverable буюу хүргэх ёстой бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр тэр 5 одоо амралтын газруудад ингээ хоорондоо холбоотой одоо нэг өдрийн ийм пакэж бэлдэж өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо гадаадын жуулчин ирээд зөвхөн Агадир гэдэг энэ далайн эрэгтэй одоо баг энэ метрополитен хотод байх биш. Хөдөө та нар гараад энэ улс орны соёлтой танилцах юм бол ийм үнцэнүүдийг олж авна. Ийм зүйлүүдийг та нар сурнаа гэдгийг тэр хүмүүст ойлгуулсан, ухуулсан тийм эцсийн бүтээгдэхүүн гарах хэрэгтэй. Тийм ба. Бэлгүүнээр миний нэг одоо танай подкастыг сонсдог ч юм уу бас нэг шалтгаан нь яг урьж байгаа тийм өгөөжтэй зочдоос илүү бас нөгөө сонсдог нэг шалтгаан чи айгүйх ингээд нөгөө детальчилж ярьдаг. Одоо шууд ингээд товчлол энийг чи нэг базаал хэлвэл хэлнэ штэ тий. Хүн болгонд хүртээмжтэй байхын тулд бүр ингээд нарийн детальчлаад товчлоод айгүй ойлгомжтойгоор ярьдаг. Энэ нас айгүй даваа талтай байлаа. Тэгээд хүмүүс сонсогч нарт айгүй тийм хүртээмжтэй өгөөжтэй. Тэгээд дундаас нь ингээд заримдаа ингээд хүмүүс товчлоо ярьцгаар чинь тийм асуулт үлддэг штэ. Тэрний ярианаас тэр номын юу муунаас тайлбар мэлбраас бол ямар ч тийм нөгөө юу үлдэхгүй асуулт үлдэхгүй маш гоё дэлгэрэнгүй ярьдаг. Баярлалаа. Хоёлаа Сэхэтэн подкастын гарал үүслээс ярьж эхлэе те. Хэдэн онд подкаст эхлүүлсэн. Дээрээс нь ямар зорилготойгоор яг яаж тэр санаа нь гарч ирсэн гэх зэрэг 55 хоёрын. Баярлаа. Би одоо 108 дугаар гарлаа. Тэгээд урьж байгаа зочин нь бол бас маш нэлээд
Монголын одоо нөлөө бүхий гой зочдуудыг урьж оролцуулаад нэлээд л мүлжүүртэй ярьсан гэдэг тийм. Баярлаа. За яг сүүлд хэлсэн сэтгэл дээр нь дөрөөлөөд асуултынх нь хоёр хэсэг байна шүү дээ. Нэг нь болохоор хизээ яаж эхэлсэн, нөгөөх нь зорилго нь юу вэ гэдэг. Тэгэхээр удаахын буюу зорилгоос нь төрүүлээд энэ сэтгэл дээр дөрөөлөд хуваалцахад болохоор одоо түрүүн хэллээ Монголд нөлөө бүхий эрхмүүдийг урьж ярилцлага хийсэн гэдэг. Би бол яг 100% бол санал нийлнэ. Дээрээс нь бас бидний хамгийн их бас нэг хичээдэг зүйл нь болохоор нөлөөлөгч байж чадхаар хүмүүсийг олж илрүүлэхийг айгүй хүсдэг. Тэгэхээр нэг олон хүмүүс мэддэггүй те нөгөө эрдэнтэй хүн даруу гэдэг яг үг шиг яг нөгөө чимээгүй байдаг бас хэсэг хүмүүс байдаг. Тэгэхээр яг тэдгээр хүмүүсийг бас олох нь бас нэг том зорилго нэдэг. Тэгэхдээ аль нэгийг нь дөвөөлөхөж энэ хүн чимээгүй байдаг болохоор энэ хүн мундаг гэсэн үг ерөөсөө биш те. Яг л бүгдөө яг адилхан одоо яг энэ нэг шугамд бол бүгдөө байгаа. Тэгээд энэ хүмүүсийг яг энэ тавцсан буюу талбар дээр гаргаж ирээд энэ дуу хоолойг илүү олон хүмүүст дундаа яг нөгөө хүрх ёстой хүмүүст нь хүрэхийг асар их хүсдэг. Тэгээд подкаст болохоор бодоод үзэх юм бол хөдөө орон нутагт интернетийн хурд багтай байна гэж бодъё те. Тэгэхэд бол тэнд 30 мегабайт зүйлийг бид нэр магадгүй хотод байхдаа нэг секунд татаад авдаг бол хөдөө 30 минутын одоо мегабайттай зүйлийг хэдэн минут татчих болно шүү дээ. Маш удаан татчих болно. Бараг минутанд 1 мегабайт татж байгаа бол тэгээд тэр чинь одоо 30 минут болдог ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр хүнд магадгүй интернет орох боломжтой хугацаа нь 30 минут байсан бол яах юм те. Тэгээд ингээд бодоод үзэх юм бол подкаст бол өөрөө одоо ингээд 1 цагийн контент гэдэг чинь их контент шүү дээ. Тэгтэл энийг 30 мегабайт дотор багтаач чина гэдэг чинь бас нэг талаараа амар том давуу тал. Тэгэхээр зэрэг подкаст бид нэр өнөөдөр Улаанбаатар хотод мэдээж хэрэг маш олон хүнд хүрэхээс гадна хөдөө орон нутагт бол амар олон хүмүүст хүрдэг. Тэгэхээр бол одоо миний бас бид хоёрын харж байгаагаар яг хүрэх ёстой хүмүүстээ бас тэгэж хүрээд байгаа юм болов уу гэж юу нь бол боддог. Тэгээд яг нөгөө хүрэх ёстой хүмүүс тэгээд хүргэх ёстой хүмүүс ингээд хоёр нийлчихэр зэрэг нөгөө тэр хүмүүсийн арай олж сонсоогүй аль эсвэл тэр хүмүүсийг сонсохыг хүсэж байгаа тэр аль хүмүүсийг энэ л ер нь нийлүүлээд өгөх зорилготой хүн өгөөд те. Гэтэ ер нь бол подкаст яг удаан сонсохоор нөгөө хүнээ бүр мэддэм шиг таньд юм шиг санагдаад очдөг шүү. Тэгэхээр өгч гин гэж хэлэхэд нэг буруудахгүй байх. Тэгээ подкастын хувьд болохоор эхлээд бид нар чинь одоо 2017 оны 11 сард ихний дугаар гарсан баг. Тэ. Тэгээд тэрнээс хойш одоо 3 дахь жилдээ л орох гэж байгаа юм байна. Тэ. 3 жилийн хугацаанд 108 дугаар хийжээ гэж тий. Гэхдээ тэр 108 дугаар нь санснаас бага илүү олныг зорж исэн. Аха. Би чамд бас нэг ингэж харагддаг нөгөө баяр сайхаахын нэг жижиг хөвлбөр шиг нэг 25 настай хөвлбөр шиг харагдаад санагдаад идэгий тийм үзэл бодол ерөнхийдөө байгаа байдал интернет тийм ярьж байгаа зүйл зорж байгаа чиглэл интернет тиймэрхүү санагдаад идэгий. Баярлаа. Баярсахахт хэлнэ төглөө. За яг одоо бас нэлээд юутэй юм болоод байна тий. Ялангуяа танаа мужид болоо тэрнээс гой хоёлаа үзэгч сонсогчтой бас хуваалцвал яг юу болоод энэ Монгол хүртэл ингээ орчуулад интернетээр ингээ хүргээд байгаа бослогын тухай нэг сайт орчуулад тавьсан байсан. Тийм байсан. Тэр нэг гарчиг дээр ингэсэн Америкийн хотод өвмөн болж ийн гэд. Тэгээд тэр гарчиг icon цаг юм дээрээс хаа. Тэгээд зүгээр би тэрийг бол бүтнээр нь уншаагүй. Гэхдээ тэр гарчгийг харахад бол хоёр зүйлийг хэлж болно. Тэгэхээр тэр би мэдээг хизээ уншсныг сайн мэдэхгүй. Биш хизээ бичнийг сайн мэдэхгүй. Гэхдээ яг хараад надад хоёр зүйл бодогдсон нь юу гэхээр нэг талаараа Америкийн нэг хотод гэж бичсэн шалтгаан нь нөө Миннеаполис гэдэг хотыг угаасаа хүн болгоно Чикаго, Нью-Йорк гэдэг шиг мэдэхгүй болохоор зүгээр Америкийн нэг хотод гэж бичсэн байх шиг байсан. Нөгөөх нь болохоор Америкийн нэг хотод гэдэг үг нь бас өөрөө буруу болцсон байна л да. Тэгэхээр яг энэ Миннеаполист болсон хэрэгээс болоод Америкийн маш олон хотуудад ер нь бол одоо өмнөөс хамаа болж байна. Гэхдээ нөгөө манай мужид яг энэ хэргийн үүсэл одоо эхлэл нь өөрөө байгаа учраас энд бол арай одоо экстрим төвшөнд ерөнхийдөө болж гин гэж хэлж байна. Тэгээд энэ үйл явдал хизээнээс эхэлсэн бэ гэхээр юу яасан байгаа 5 сарын 25-ны өдөр нэг
цагаан одоо цагта George Floyd гэдэг хар залууг ерөнхийдөө бол нөгөө өвтгөн дээрээс нь өвдгөөрөө хүзэн дээрээс нь дарсараа 5 минутын туршийн тэгээд эмнэлэгт хүргэх замдаа өгцөн очсон юм шиг байна лээ. Гэхдээ ямар ч байсан тэр цагдаагийн буруу гэж ерөнхийдөө бол хүмүүс л харж байгаа. Тэрэн дээр бол яг эцсийн байдлаар яг одоо дүгнэлт бол гараагүй байгаа хэрэг нөгөө аль бие усны дүгнэлт. Гэхдээ ер нь олон хүмүүс тэгж харж байгаа. Тэр бичлэг буюу одоо баримтаас харахад ч гэсэн тэгж харагдсан те. Тэгээд энээс болоод одоо л яг ийм амар зүйл ерөнхийдөө болж байна. Амар гэдэг нь юуг ярьж байгаа нэхэр одоо яг миний амьдарч байгаа зүгээр хажуу талын дүрхт одоо миний зүгээр л хүмүүс очиж хүнсээ авдаг дэлгүүрт бүр ингээд цонхыг нэвтлээд те ингээд нэвтлээд юм хомыг хулгайлцсан байна. За тэгээд эргэн тойрны дүүргүүд бол ингээд галт автж байна. Маш олон байгууллагууд байшингууд би буруу уншааг бол ер нь 100 гаруй компани одоо тийм хөрөнгө одоо үйл хөдлөх хөрөнгүүд бол ямар нэгэн байдлаар битэж одоо гимтсэн байна гэдэг чинь хохирол гарсан байна гэдэг чинь тэгээд өчтөр цагдаагийн одоо ийм стейшнийг дайрж ороод тэгээд юучгүй бас эвдлээ тэгээд ер нь бол бүр салют майлууд хүртэл буудуулаад хүмүүс ерөнхийдөө бол яг л дайнд ялж байгаа юм шиг тийм одоо үзэгдэл одоо жишээ нь гарлаа тэгээд янз бүрийн сонин одоо зүйлүүд бол болж байна. Тэгээд энэ үйл явдал 26-нд ер нь бол эхэлсэн байх шиг байсан. Тэгээд тэр үед нь 25 бол 26-ны өдөр нь би яг энд байгаагүй байхгүй. Тэгэхээр яг нөгөө яг үйл явдал болж байхад бол байгаагүй байж тараад ирсэн чинь яг ийм зүйл эхэлж исэн. Тэгээд за 26-нд нь болчлоо. Тэгээ 27, 28-нд нь гайгүй болчихлоо гэсэн чинь ерөнхийдөө бол байдал бол улам хүндэрч байна. Улам олон хотуудад бол одоо энэ зүйл бол ихсэж байна. Тэгээд дээрэс нь бас юун дээр энэ галан дээр ингээд дайр нэмээд болсон үйл явдал нь юу гэхээр бас нөгөө CNN-ийн хөтлөгч залууг шууд сурвалжлага хийж яхад нь баривчлаад авцсан. Тэгээд тэр залуу нь өөрөө бас хар ярстай хүн байж таарсан. Тэгээд тэр нь бүр өнөөдөр манай мужийн захирагч өөрөө бас бүр уучлахгүй байлаа CNN-ээс. Тэгэхээр бол ер нь бол өстой янз бүрийн лэмнийхэн зэрэг болоод ер нь айгу хэцүү байна. Хэцүү байна. Ер нь жоохон айцтай байна. Тэгээд айсан хүнд нэг аргал хүртэл амар харагддаг гэдэг үг байдаг лөө. Аргал хүртэл хөдөлж харагддаг. Яг тэр шиг юм болж ах шиг шүү. Тэгээд гэтээ бол энэ бас үзэгдэл миний хувьд бол анхны тохиолдол биш 2013 онд би энд ирж исэн. Тэгээд 14 онд Майкл Брауны өхөл гэж болсон те. Тэгээд Ferguson гэдэг хотод тэр бол бас яг ийм хэмжээний ерөнхийдөө бол хөдөлгөөнүүдийг бол одоо хүрх эхлүүлж исэн. Тэгээд энэ бол яг л Америкт ингээд тавтагддаг, байн болдог. Тэгээд энэ зүйл ер нь бол улам нөгөө хүндэрсээр, улам ширүүсээр, улам хүмүүсийн бүр ингээд сэтгэл нь дүүрч ингээд бүр бачимцаар тэгээд яг нөгөө дэлбэрч гарч ирж байгаа шиг байна л да. Тэгээд тийм одоо би тэрэн дээр одоо гадны ажиглагчаас харахад л тэгж хэлэх бах та. Тэгээд нэг энэ дээр танай мужид болсон үйл явдлаас дөрөөлөд бусад хотуудад тийм зүйл боллоо гэдэг нөгөө арьс өмнө үзлээс л болж байгаа юм тий. Тий, ерөнхийдөө одоо minority гэж англи хэлээр хэлдэг шээ тий. Одоо Оросууд болохоор нөгөө баг ястан гэдэг. Энэ дээр ястан гэхгүй байх. Гэтэ нөгөө баг үндэстэн гэж хэлэх байх. Би яг нөгөө монголоор юу хэлхийг сайн мэдэхгүй байна. Тийм учраас уучлаарай. Гэхдээ ямар ч гэсэн одоо энэ minority хүмүүс бол одоо эрхчлөөгөө бид нэр хязгаарлагцаар ирсэн одоо ч гэсэн гэжсээр байна. Тэ амьдралын стандарт амьд явах баталгаа одоо ер нь л үндсэн хуулиараа монголчууд бид нөгөө амьд явах хэрэгтэй гэдэг шиг энэ ч гэсэн үндсэн хуулиараа тэр хүмүүсийн амнаас эрхчлөө үгээ хэлэх одоо энэ бүх эрхчлөөг бол хамгаалаад өгсөн тэ. Тэгэхээр энэ бүх одоо эрхчлөөнүүд нь яг үндсэн хуулийнхаа дагуу хамгаалагдахгүй байна гэдэг одоо энэ эсрэг үзүүлж байна. Тэ. Нөгөө identity гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь identity гэхээр янз бүрийн зүйл гэж болно. За одоо чи намайг гадаас харахад би эрэхтэй юм байна. Нэг 20 орчим насны залуу юм байна. Аз юм байна, хар устай юм байна. Өндөр 1 метр 70-80 юм байна гэдэг ингээд хараад ингээ хүн ингээ хэлчин. Тэгэхээр ийм одоо ил identity-нууд байна. Тэгээд эсвэл тэр дотор нь бас нөгөө мэддэхгүй хүнд харагддаггүй бас тийм өөрийн тодорхойлолтууд байна. Жишээ нь магадгүй тэр хүн ижил хүүстэн ч гэдэг юм уу тийм арай ондоо ургалжтай байж болно те. Сексийн баримтлалын хувьд байж болно, аль эсвэл үзэл бодлын хувьд байж болно, аль эсвэл шашны хувьд байж болно ч гэдэг юм уу. Тэгээд ийм олон
identity нод хүнд бол байнга байж идэг. Тэгээд зарим үед болохоор хүн энэ identity-га айгүй өндөр мэдэрдэг. Жишээ нь одоо монголчууд бид нэр яг хүрээд ирэхээр өөрийгөө гадаад юм байна, монгол юм байна гэдгээ айгүй өндөр түвшинд мэдрээд байгаа болохоор төдий чинээ их орноос сандаг, төдий чинээ монголоор бахархдаг ч гэдэг юм уу, аль эсвэл төдий чинээ жоох уур нүгдэх ч гэдэг юм уу, те монгол гэдгийг хүмүүс мэдэхгүй байхаар. За та тэгээд удаад яваад ирэхээр бол намайг хүмүүс чинь яг үнэндээ монгол гэж харахгүй Asian American гэж баг хараад эхлээд бодох юм байна гэж бодно штэ. Тэгэхээр бол би одоо зөвхөн монголыг төлөөлөөгүй би бол бүхэл бүтэн цаана нэг арьсыг төлөөлж байгаа юм байна Аз хүмүүс гэдэг ингээд ойлголттой болчихно. Тэгээд энэ тодорхойлт болохоор миний бодлоор ерөөсөө надад саад болдоггүй те намайг ямар нэгэн гадуур халтанд бол намайг оруулдаггүй. Гэхдээ энийг бол хамгийн сүүлийн үед одоо яг энэ COVID-19 яг Америкт дэлгэрч эхэлсэн цагаас хойш бол энийг ойрт мэдрээгүй. Ер нь мэдэрч амьдралдаа мэдэрч үзээгүйгээр бол яг мэдэрч үзсэн. Тэгээд нэг тийм мэдрэмжийг ер нь бас сүүлийн үед бол бас илүү хүчтэйгээр товруулдаг шилээр харж байгаа юм шиг харж ийн л гэж бас хэлэх юм болов. За хинээ зөвхөлгөн нэрийн хувьд за энэ 7 хоногийнх нь өөрийнх нь асуултыг өөрөөс нь буцаагаар асууч. Энэ 7 хоногийн хувьд хамгийн их талархаж байгаа зүйл нь юу байв? За гоё асуулт байна. Тэгээд яагаад гоё асуулт байна гэхээр одоо энэс илүү цагийн тохирсон байна ч гэж байхгүй бах. Яагаад тэгэхээр энэ 7 хоног бол одоо энэ жилийн миний цорын ганц төрсөн өдрийн 7 хоног шүү дээ. Тэгээд сая энэ даваа гараг байсан мэлээ. Төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэгээд бодохоор л мэдээж хэрэг өөрөө би хүмүүстэй хэлдэг бол нэг асуултанд хариулахдаа битгий ерөнхий хариулаарай те битгий ээж авдаа гэж хэлээрэй гэж би хэлдэг байхгүй. Гэхдээ би одоо энэ удаад бол тэгэл хэлэхгүй байж чадахгүй бах. Тэгээд өнөөдрийн миний амьд байгаа, миний амьдарч байгаа энэ бүх шалтгаан бол миний гэр бүлийн, миний ээж аавын ач харьяа. Тэгээд бас дээрэс нь энэ бүх хугацааг миний одоо амьдралдаа туулж өнгөрсөн бүхэл хугацаа надтай хамт байсарч байгаа хайртай хүмүүс, гэр бүл хамаатан садан тий ингээд энэ бүх хүмүүс байна. Тэгээд бас хамгийн их талархах хэвээр хүн нь яг одоо энэ жил бол тэгээд солиотой жил өнгөрч штэ 20 он бол тэгээд энэ бүх хэцүү давааг надтай хамт яг тэрэгдээс минь даваад явж байгаа найз охинд талархах хүсэж байна. Тэгээд ер нь тэгэл яриалах юм бол зөндөл хүмүүс талархахыг хүсэх баг. Тийм байна. Сургуулийнхын хувьд хоёлаа жоохон дэлгэрүүлээд яриа л та. Бакалаврын зэрэг тэгээ мастер эдгээр нь тэтгэлэгтэй суралцж байгаа юу эсвэл төлбөр төлөөд эсвэл хагас тэтгэлгүй яг ямар шумаар анх орж ирж суралцсан бэ? Яг одоогийн байдлаар болохоор би магистрийн програмд юу яаж агаад одоо айгу хэлэхэд хэцүүлтэй. Мэдээж яг сургуультай тэмцэхтэй болохоор одоо хагас тэтгэлэгтэй бол орчиж байгаа. Тэгээд үлдсэн юм байгаа болохоор өөрөө төлөх ёстой. Тэгээд эхний жилдээ бол яхаа аргагүй би чадаагүй. Тэгээд хамгийн гол нь магистрийн програмд орцсон хойно болохоор биднэрт ямар боломжууд гарч ирж байна гэхээр нөгөө fellowship-ууд буюу тэтгэлгүүд авч болно. Тэгээд тэрнийхээ тоог нэмэх. За тэгээд дээрэс нь нөгөө research assistant буюу судалгааны одоо зөвлөх гэдэг юм уу туслах гэх юм байна. Судалгааны туслах гэж монголоор орчуулах юм ажлуудыг оюутнууд магистрийн оюутнууд хийх юм бол сургалтын төлбөрийг бол үлдсэнийг нь төлж өгдөг. Миний яг одоогийн байдлаар бол яг эндээ бол бүрэн одоо 100% бол төлж эхлэхгүй байгаа. Одоо яг тэтгэлгүүдэд дамжуулаад гэхдээ ер нь бол тикийг одоо ерөнхийдөө олж зорж байгаа яг энэ нөхцөл байдалд. За тэгээд тийм их хөл байна. Зүгээр хамгийн анх бас яг энэ сургуулийг сонгоод орох ёстой шалтгаан надад юу байсан бэ гэхээр бол яг тэтгэлэг байсан. Тэгээд энэ сургууль бол өөрөө Америкта нэгдсэн улстай топ 10 одоо энэ төрийн хэргийн сургуулиудын нэг байгаа. Тэгээд Humphrey гэдэг бол Монгол нөгөө гадаад хэргийн яамаар дамжуулаад хүмүүс сайн мэддэг нөгөө Humphrey Fellowship гэж байдаг шүү дээ. Тэгээд энэ fellowship-ийн яг адилхан эрхмийн нэрээр нэрлэгдсэн хүн байдаг. Тэр нь болохоор Hubert Humphrey гэдэг Америкт нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч агсан хүн байгаа. Тэгээд тэр хүний нэрнжид сургууль. Тэгэхээр төдий чиний нөгөө нэр хүндтэй төдий чиний том сургууль учраас энэ сургууль бол бас төдий чиний надад тэтгэлэг олох боломжтой байсан. Тэгээ бусад сургуулиудаа бодвол тэгээд яг энэ сургуулийг бол
тэрний бодолч үзэл сонгосон. Анхнаасаа л одоо Америк руу ирэхдээ л улс төрөөр сурнаа л гэсэн сонирхолтой байсан юм тий. Ер нь бол улс төрөөс урах сонирхолтой байсан. Тэгээд сурах тусмаа улс төрт бол ажиллах, улс төрч болох ямар ч сонирхолгүй болж хувирсан. Тэгээд одоо яг миний сурж байгаа Хамфри төрийн хэргийн сургууль гэж хэлж байгаа нь болохоор төрийн хэрэг гэхээр нөгөө яг улс төр гэхээсээ илүүтэйгээр нөгөө англи хэлэнд state гэж яддаг шүү дээ тий. Тэгэхээр бол яг state гэдэг чинь өөрөө засаг захиргаа болоо явчихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг яаж хүмүүсийг захирах уу, яаж одоо нийгмийг захирах уу, яаж нийгмийг чиглүүлэх үү гэдэг одоо нөгөө арга ухааны сургуулиудад хувирчиж байгаа. Тэгээд энэ дотроо хөгжлийн арга зүйч гэхээр бүр нөгөө улс төрөөс бүр сайн холдуулаад өгсөн. Тэгээд анханасаа нөгөө төрийн яг улс төрч гэж хийм, улс төр гэж яг юу яа, яаж улс төрийг хийд ингэж сонирхож эхлэв. Тэгээд сүүлдээ за ер нь тэрнээсээ илүү холцоор агаал яг одоогийнхаа байранда бол ирсэндээ. За билийн хувьд ямар англи гадаад подкастуудыг сонсдог вэ? Одоо подкаст чинь хүний хувьд. Тэгээд одоо зүгээр Монгол залуустай хэлэхэд одоо ингээд энийг сонсвол нэг талаараа тархинд өгөөчтэй, нөгөө талаараа хэл сурахад өгөөчтэй гэдэг талаараа. За тархинд өгөөчтэй, хэл сурахад өгөөчтэй гэж яг хоёр хуваа айгуу гоё юм байна. Хэл сурахад өгөөчтэй гэх юм бол миний бодлоор яг сонсдог подкастууд дээр ярих гэж байна л да. Тэгээд хоёр хуваа чи. Тэгэхээр хэл сурахад айгуу дөхөн подкаст гэх юм бол Tim Ferriss гэдэг подкаст чинь байдаг. The Tim Ferriss Show гэдэг. Тэгээд тэр хүн болохоор айгуу удаан ярьдаг байхгүй хөтлөгч нь. Тэгээд айгуу удаан юмыг маш детальтайгаар бүх юмыг нь айгуу нарийн ярьж өгдөг. Тэгээд тэр нь ингээд хүн ингээд ямар их юм ярьд юм бэ гэж юусо бодохооргүй. Тэр хүн нөгөө үгээ хэлэхдээ айгуу тод хэлдэг. Ерөөсөө ингээд хэлээд хайчдаггүй. Яг амар тод хэлдэг. Тэгэхээр зэрэг тэрийг ингээд сонсохоор ер нь бол гээхэд айгуу хэцүү. Гэхдээ ярьж байгаа юм амар удаан юм шиг боловч амар сонирхолтой нэг тийм подкаст байгаа. Тэгээд энэ Tim Ferriss Show гэдэг подкаст бол өөрөө бас миний подкаст анх сонсч эхэлсэн бөгөөд сонсож эхэлсэн бөгөөд хийж эхэлсэн айл альныхаа бол одоо шалтгаан байна гэж хэлнэ. За дээрэс нь болохоор англи хэлэн дээр The Art of Manliness гэдэг одоо эр хүн байх урлаг гэдэг подкаст байгаа. Тэгээд энийг илүү эрэгтэй залуучуудад магадгүй гоё сонсогдох байх. Гэхдээ миний бодлоор ярьж байгаа сэдвүүд нь бол ерөөсөө хүүс харгалзахгүй. Яагаад тэгэхээр зочдоо урьж оролцуулахдаа дандаа ном бичсэн хүмүүсийг урьж оролцуулдаг. Дандаа судалгаа хийсэн хүмүүсийг урьж оролцуулдаг. Тэгэхээр зэрэг сэдвүүд нь амар тийм одоо зөвхөн хувийн хөгжил гэдэг юм уу тийм байхгүй. Нөгөө янз бүрийн сэдвүүдийн тухай ярьдаг учраас салбарын гой хүмүүс орж ирдэг. Тэгээд дээрэс нь нөгөө хөтлөгч маань тийм айгу давшуу ярьдаг. Ерөөсөө илүү дотоо нөгөө хужир авахгүй хүнээс асуултаа асуучаал шууд дараагийнхаа асуулт руу ороод ингээл амар хурдан явдаг. Тэгээд өөрөө ч подкастын уран янз бүрийн тийм юмгүйгээр шууд хийдэг подкаст гэдэг тэгэхгүй. Тэгээд тэр подкастын тэр хэм маяг нь бол яг нөгөө англи хэлийг хүн хэрэглээд ч гэдэг юм уу ер нь ямар ч хүнтэй ямар ч хэлээр хамаагүй ярихдаа ер нь л хүнтэй харьцахтаа заримдаа тийм амар шулуун шууд явбал бас амар зүгээр юм байна гэж бодогдохмоор ялангуяа тэр зочинтой гэхээс илүү нөгөө сурталчилгаа энэ төрдөө илүү сайн гард юм болов. Тэгээ подкаст сонсно гэдэг чинь угаасаа сурталчилгаа сонсно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн нөгөө сурталчилгаагаа нэг ингээд зовоод байхгүй шууд гэж дуусгаал тэгэл за дуусчлаа гэдэг бодчихдаг. Учираас айгүй амар санагддаг. За тэгээд өөр подкаст гэх юм бол тэр хоёрыг бол би хэл сурах дээр ч гэдэг юм уу амар ерөнхийдөө бол яг онцлох байх өөрийнхөө подкаст юм дээр. За тэгээд хүмүүс нөгөө бизнес за ер нь сүүлийн үед болохоор одоо нөгөө Монголд инфлюенсер одоо нөлөөлөгч гэдэг топик айгу хүчтэй болж шүү дээ. Тэгээд яг энэ үед болохоор одоо яг энэ гадаадад амар олон одоо тийм подкаст хийдэг хувь хүний хөгжлийн контент хүргэдэг ийм төрлийн хүмүүс байна. Тэдгээр хүмүүсээс бас нэг алийг нь шилэх үү, алийг нь сонсох үү, алинд нь итгэх үү гэдэг чинь айгүй хэцүү. Тэгэхээр бол тэнтэй адилхан би зүгээр яг нэг хүнийг сонсоод энэ хүн бол контент бүтээгч гэхдээ энэ хүн бол танд ямар нэг юм зарахын төлөө контент бүтээгээд байгаа биш гэж бүр итгэл төгсгөлхээр хүн бол Gary Vaynerchuk гэдэг хүн байгаа. Тэгээд тэр хүний подкастууд бол
яг бизнес контент бүтээх за тэгээд ямар нэгэн зүйлд санаа зовхгүйгээр за санаа зовхгүй гэдэг нь болохоор зүгээр ямар нэгэн хүн хэн нэг намайг юу гэж бодох бол гэж бодохгүйгээр ер нь хүснээрээ толгой дотроо хүснээрээ амьдрах тэр арга ухааныг сонсъё гэх юм бол ер нь Gary Vee давхад амар зүгээр. Яа тэгэхээр тэр хүн бол яг нэг л зүйлээ ярьдаг. Нэг олон юм яриад байхгүй. Тэгээд нэг зүйлээр дахин яриад идэг. Тэгээд ер нь бол миний яг үгсэн амьдралаа эргээд харахад Gary-гийн би бүх ярьдаг юмнуудыг бол мэддэг. Гэхдээ нөгөө мэддэг учраас ингээд сонсохгүй байх боломжийг орон зайг өгдөг байхгүй. За тэгээд тэр хүнээ ингээд сонсохгүй байсан ч гэсэндээ би нөхцөл байдал байгаад Gary миний оронд байсан бол юу хийхээсэн бол гэдэг өөрөөсөө асуух юм бол би Gary-гийн үйлчлэгийг мэдж байгаа тийм. Тэгэхээр тийм хэмжээнд баг хүртлээ сонсоод хайчих боломжтой тийм хүн бол Gary Vaynerchuk байгаа ах гэж би хэлэх. Тэгээд нэг олон подкастууд дурдаад явах тийм подкаст чи өөрөө угаасаа судалгаанаас харахад бол хүн нэг подкастыг сонгочхороо одоо юу гэх YouTube дээр хүн хэдэн 10 ширхэг контент дагдаг бол подкастн дээр дунджаад 6-аас ер нь 3-аас 5 подкаст сонсдог. Тэгээд 6 бол дээдлийн лимит. Тэгэхээр бол яг нөгөө подкаст дуртай подкастаас олж сонгох, тэрийг сонсох гэдэг бол амар хугацаа шаарддаг зүйл учраас нэг олныг бол хэрэг байх. Тэгээ энэ гурав хамаагүй дайжгүй эхлэл гэж би бодож байна. За баярлалаа. Сайхан зөвлөгөө. Сүүлийн хоёлагийн цаг ерөнхийдөө төгсөж байна. Тэгээд сүүлийн үеийнх нь одоо уншиж байгаа номноос одоо номын хэлэлцүүлэгнүүд яваад идэв штэ. Тэндээсээ хуваалцвал хамгийн сүүлд уншиж байгаа ном эсвэл би чиний номнуудаас хамгийн их дуртай The Greatest Salesman in the World лөө. Тий. Истогой тайлбарлсан. Тэр өөрөө ном нь их өөрөө гоё ном байлээ. Би тэрийг одоо яг унших хэрэгтэй гэж санагдсан. Тийм үү. Тэр өгөөжтэй тэр цагийн номын тайлбар бол. За тэгээ яалтчгүй авч унших ном байна даа л гэж бодож ирсэн. Чиний яг тиймэрхүү бүр хүчтэй нөлөөсөн ном юу гэдэг вэ нэрээ? За олон л гэдэг юм да. Тэгээд ер нь бол яг энэ ном амар хүчтэй нөлөөлсөн гэдэг. Гэхдээ нөгөө яг үе болгонд ингээд нөлөөлдөг өөр тусдаа номнууд байдаг. Тэгээд яг одоо миний бодлоор миний оюутан байх үед надад хамгийн их нөлөөлсөн номоо би одоо ч гэсэн ширээн дээрээ ер нь байлгадаг. Тэр ном болохоор энэ Motivation Manifesto гэдэг энэ ном байгаа. Тэгээд энэ номны зохиолч одоо Brendon Burchard гэдэг хүн байдаг. Тэгээд энэ болохоор хувь хүний хөгжлийн багш хгүй. Тэгээд энэ номыг ер нь бол яг л шүлэгч бичсэн. Нэг тийм англи хэлээр шүлэг уншиж байгаа юм шиг. Тэгээд англи хэлээр бичсэн яг шүлэгнүүд ер нь бол айгүй одоо яг монгол хүний хувьд нөгөө монгол шүлэгч айгүй ондоо штэ англи шүлэгч айгүй хачин штэ. Уншаад нөгөө яг юу хэлэх гээд байгааг нь ойлгохдохгүй. Тэгээд гэтэл энэ болохоор яг тийм нөгөө монгол хэл шиг уян тийм уран ингээ яриад байгаа юм шиг хэрнээ айгүй гоо шүлэглээд юмудаа бичсэн. Тэгээд би ер нь бол нөгөө ном ингэж нөгөө хайлайт хийн гэдэг шиг тодруулах тийм амар дуртай биш. Гэхдээ энэ ном бол миний баг амьдралдаа цорын ганц ингэж тодруулж дуусгасан ном байдаг баг. Тэгээд одоо би тэгж тодруулцсанд бол амар баярлалаа. Яагаад тэгэхээр яг л эргүүлээд харахад ингээл нэг үг ингээд яг тодруулцсан те. Тэгээд тэр үг болгоно нь бол амар хүчтэй санагддаг. Тэгээд тийм би энэ номыг ер нь магадгүй хэлэх юм бол оюутан байх үедээ хамгийн их таалагдсан ном бол. Англи хэлийг анх яаж сурч ирсэн? Эхээс өмнө би бол яг бусдад л адилхан 10 жилдээ улсын сургууль 40 нийслэлийн Сүхбаатар дүүргийн 40 дунд сургууль тэгэл тэндээ дүрмээ заалгуулаад бичгээ заалгуулаад ирсэн. Тэгээд ангийнхнаасаа тухайн үед арай нэг илүү алхаад байдаг байсан нэг шалтгаан нь болохоор би бол одоо телевизэртээ интернеттэй өссөндөл тэгээ азтай тооцоох. Тэгэл тэр үед чинь нөгөө Cartoon Network, Nickelodeon гэх хүүхэлдэйн киноны сувгууд гардаг. Тэднийг тэгэл одоо ингээл хараагүй болтлол үтсэн байх. Тэгээд тэрнийхээ оронд хэл хариуд нь авсан байх. Тэгээд тэр үед бол арай яг хуу тийм одоо юу гэх юм. Мэдээж хэрэг жоохон бахтаа ингээл ус цас ярьдаг ерөөсөө бол биш те. Гэхдээ ер нь бол ойлгочдаг, ер нь бол юмыг ингээд ойлгочдаг байсан гэх юм уу та. За тэгээ бас нэг өөр шалтгаан байгаа юм байна. Тэр нь болохоор
минийх арай өвөрмөц санагдаад идэв. Олон хүмүүсд байдаггүй. Тэр нь манай үеэл ах Америкийн ийм click adventure тоглоомууд гэдэг адлын явдалтай. Тэгээд тэр нь болохоор point and click бидлээ юу вэ нэг тийм төрлийн ахгүй. Тэгээ Америкт бол бүр одоо сонгодог видео геймийн төрөлтөд ордог. Тэгээ зүгээр ингээд сүүлийн үед нөгөө нэг ер нь бол одоолоод энэ Rocket Bay хийсэн тоглоом байна те. Тэр тоглоомтой төстэй төрлийн тоглоомууд бол одоо Америкт бол бүр 90-ад онд 80-ад онд бол гарч эхэлж ирсэн. Тэгээ яг тэр 2000-ад оны тэр нөгөө адал явдалтай тоглоомуудыг амар их тоглодог. Тэгээ тэд нар ингээд дандаа амар их харилцан яриа тоглоомдоо хийдэг. Тэгэл одоо чи ингэж хэлж болно эсвэл ингэж хэлж болно гэл те. Тэгээ тухайн үед дээрээс орчуулагчгүй тэгэл зөвхөн тоглоод идэг. Тэгэл юу гэдэг байгаач бараг мань мэдчихсэн мэдээгүй байсан хамаагүй тоглоод хамгийн гол нь адал явдал нь амар гоё. Тэгэл тэрийг тоглоод идэг байсан ш. Тэгээ тэр надад бас амар тусалсан их санагддаг. Тэ. За баярлалаа. Тэгээ хоёлаа хамгийн сүүлийн хэсэгт сүүлийн үед уншиж байгаа номныхоо тухайд яриад тэгээд хамгийн сүүлийн хормыг чамд үлдээгээд тэгээд хоёлаа подкаст өндөрлөе. За баярлалаа. За сүүлийн үед уншиж байгаа ном гэх юм бол одоо түрүүний дурдсан тэр ном биш те. Дэлхийн хамгийн авгаа худалдаач ингээ тэр ном болохоор миний 2020 онд уншсан хамгийн ихний ном. Тэгээ би 2020 он гарснаас хойш нөх амар олон ном бас уншаагүй байна. Гэхдээ тэр нь болохоор нөгөө хичээл дээр мэдээж уншиж байгаа номуудад тооцохгүй байгаа ши. За хичээл дээр бол арай л их ном уншаад байх шиг байдیں۔ Тэгээд тэд нар арай номд тооцогдохооргүй гэж би боддог. Арай судалгаанууд болохоор тэгээд сая амарснаас хойш ерөнхийдөө бол хэдэн номнууд бол уншиж дуусглаа. Тэгээ тэр номнуудаас хуваалцах гад би энэ тавих гад байна. За тий Finding Chica гэдэг номыг уншиж дуусгасан юм байна. Тэр нь болохоор саяхан би бас подкастн дээр номын хэлцүүлэг тавиад оруулсан байгаа. Тэгээ Mitch Albom гэдэг зохиолчийн Tuesdays with Morrie гэдэг ном байдаг. Тэр номын зохиолч Mitch Albom гэдэг хүний шинэ ном байгаа. Тэгээд энэ номыг би бас хүмүүст энэ зохиолчийг ер нь хүмүүст маш их санал болгодог. Яагаад тэгэхээр англи хэлийг бас яг нөгөө айгуу гой шүлгэлж бичдэг. Гэтэ энгийн хүн уншаад энгийн хүнээр ингээд айгуу гой бичсэн тэгээ шууд ойлгохоор тэгээд энэ номыг уншиж дууссан чинь би тэгээ энэ номыг уншихаас өмнө би бас нэг өөр нэг номыг найзынхаа саналаар уншиж байсан аахгүй юу. The Courage to be Disliked гэдэг энэ ном монголоор орчуулагдаад гарсан байлээ. Ад үзэгдэх урлаг гэлөө юу гэхлээр нэг тиймэрхүү орчуулагдсан байсан. Тэгээд энэ номыг би уншаад тэгээ бас яг нөгөө Finding Chica 2-ыг уншсан байсан чинь энэ хоёр нэг огтлцоод байсан аахгүй юу. Тэгээ яаж огтлцоод байсан гэсэн чинь энэ Courage to be Disliked нь болохоор арайд яг тийм хов хүний хөгжлийн ном. Гэхдээ ингээд профессор одоо философер тэгээд ийм одоо сурагч хоёрын харилцан арай байдаг. Гэхдээ ингээд ямар түүх байхгүй одоо тэр хүн амьдралтаа ингэж завсан болохоор ингэж асуулаа биш зүгээр л одоо хоёул яг подкаст хийж байгаа юм шиг сурагч ингэж асуулаа философер ингэж хариуллаа гэдэг ингээ яваад байдаг. Тэгээ Mitch Albom-ийн ном болохоор яг нөгөө уран зохиолын ном тий. Тэгсэн хэрнээ бодит амьдралаар сэдвүүлсэн. Тэгсэн хэрнээ цаагаараа нөгөө амар олон бас амьдралын хичээл заагаад байдаг. Тэгээд би яг тэр үед ингээд хоёр ном зэрэг уншиж ирсэн надад бодогдсон нь болохоор би энэ Finding Chica надад арай гой санагдаад байсан хгүй. Арай ингээд түүхтэй түүх хэлээд байгаа учраас амар гоё сте дороо уншаад дуусгацсан. Тэгээд би яг энэ хоёрыг нийлүүлсэн ном чинь нэрээ Dan Millman зохиолчийн ном байдаг штэ гэж бодохгүй. Тэгээд Dan Millman гэдэг зохиолч нь болохоор Peaceful Warrior гэдэг юм сага буюу одоо олон ангитай бүтээл байдаг. Одоо Harry Potter saga гэдэг Harry Potter-ийн олон анги гэдэг шиг те. Peaceful Warrior saga гэдэг байдаг. Тэрний би хамгийн ихний ангийг нь уншицсан байсан. Тэгээд тэр номонд болохоор яг нөгөө Courage to be Disliked шиг ийм сурагч философер хоёр гэдэг хэвгүй. Тэгээ философерийн нэрийг нь бүр Сократ гэдэг заяа. Тэгээд сурагч нь болохоор их тийм цагаан одоо оюутан залуу одоо тамирчин. Тэгээ Америкт цагаан оюутан тамирчин залуу гэдэг чинь өөртөө амар ихтэй амар тийм өөрийгөө кул гэж боддог те. Тэгээл ингээд явж исэн. Гэтэл амьдралыг ерөөсөө юу ч мэддэггүй байсан гэдгээ тэр нөгөө философерчтай уулзаад ойлгоод ухаарад тэгээ тэндээсээ ингээд амьдрал нь өөрчлөгдөд явдаг. Тэгээд яг ингээ харилцан яриатай тэгсэн хэрнээ цаагаараа бас хүнд юм ингээ заагаад байдаг тийм ном амар гой санагдав. Тэгээ би
сая тэр зохиолч нөгөө сагагийн 2 дугаар анги болох Sacred Journey of the Peaceful Warrior буюу тэр нөгөө Peaceful Warrior-ийн одоо ийм аялал гэдэг номыг уншсан. Тэгээд энэ номон дээр болохоор яг чиний газар амьдарч байгаа газар нөгөө хавайд очоод бас нэг хүнтэй ингээд уулзаад нэг бөө хүнтэй уулзаад тэгээд амьдрал нь өөрчлөгдөж байгаа тийм зохиолын нэг тийм амар гоё үргэлжлэл нь байсан. Тэгээд энэ зохиолыг уншаад би яг юу гэж бодсон бэ гэхээр ер нь энэ аливаа зүйлийг хүмүүст хүргэхдээ одоо амар тийм том сэдв байна штэ амар юм амьдралын чухал одоо сурах ёстой сургамж. Тэгэхээр энийг ингэж хүргэхдээ болохоор зөвхөн ингэж хилээд орхичих биш. За чи энийг чи давж гарахын тулд энийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ийм жижигхэн практикал алхмуудыг авъя шүү гэдэг. Тэгээ одоо жишээ нь чи одоо өөрийнхөө энэ номон дээр ингээд нэг чакрануудаа хүн таниад идэхгүй өөрийнхөө амьдралаар тэгээд чакра тий. Тэгээд тэднэртэйгээ уулзах болгондоо ингээ амьдралын ондоо зүйлүүдийг таниад идэг. Тэгээд тэрийг ингээ таних тулд бясалгал хийдэг байхгүй нэг юмн дээр. Тэгээд яг тэр бясалгалыг жишээ нь хийхдээ энэ уран зохиолын ном мөртлөө би яг бясалгал хийхдээ яг ингэж хийсэн гэдэг тэр нөгөө бясалгалуудын юмнууд ингээ байдаг. Тэгээд ингээ бодохоор энэ ном бол ингээ ерөнхийн нөгөө амар том өгөх гээд байгаа мессеж нь байна. Тэгээд дээрэс нь яг тэр өгөх гээд байгаа юмыг нөгөө мэдрэхийн тулд өнөөдөр жишээ нь цогт бэлгүүн дээр гэдэг энэ уншигч нь юу хийх боломжтой байна гэдгийг айл ал нь мэдж байгаа болохоор том өрөөгөөжтэй ингэж би бодсон. Тэгээд энэс хойш энийг 3 дахь номыг нь уншаад тэгээд одоо би Леонардо да Винчигийн намтрыг уншиж эхлүүлсэн байгаа. Тэгээд түрүүний энэ тэр нөгөө нэг дурдсан их хамгийн авгаа хөдөлтаачин гэдэг номтой нийлээд энэ жил гараад нэг 6 ном уншсан байгаа юм байна да. Тэгэхээр нөхцөн байна. Яавчсан нөхцөн юм байна гэдэггүй. Сард ядаж нэг ном уншсан гэж тооцож дараа нь хүнд хэлэхээр л юм байна. За Тайны одоо 52-ын цаашдын зорилго юу вэ? Одоо Сэхэтэн подкастаа үргэлжлүүлээд эсвэл нэмэлт өөр энэгээ ингэж өөр контент болгоё эсвэл ингэж сайжруулах гэсэн тиймэрхүү зорилго байна. За 58-ын цаашдын төлөвлөгөө. Тэр ноц гэдэггүй. Таасан. Бит хоёрын хувьд болохоор яг бас хин хинэн зүгээр бит хоёрын найзлалтай бит хоёрын нөхөрлөдөг нэг шалтгаан нь за нөхөрлөдөг шалтгаан гэхээс илүү анхнаасаа танилцсан шалтгаан нь юу байсан бэ гэхээр 50 нь болохоор өөрөө нөгөө амар юу үнэлдэг одоо сүлжээг үнэлдэг. Тэгээ сүлжээ гэдэг нь болохоор нөгөө англи хэлний network те. Тэгээ network гэхээр холбоо сүлжээ холбоосыг амар сайн үнэлдэг. Тэгээд тэндээсээ өөрийгөө л сайжруулах гал өөрийгөө л одоо сайхан байх гэдэг юусэн биш. Хүнтэй холбогдож хүний үзэл бодлыг сонсч ийж тэндээс нөгөө инновац үүсдэг гэдгийг 50 амар сайн мэддэг. Тэгэхээр зүгээр 50 бит хоёрын яг ерөнхий бас яг огтлцдаг тэр зүйл маань болохоор энэ байгаа. Тэгэхээр бит хоёр цаашдаа илүү олон хүмүүстэй холбогдохыг хүсэж байна. Төдий чинь илүү олон хүмүүсийн дуу хоолойг өөрсдийнхөө бий болгосон платформ дээр оруулж ирэхийг хүсэж байна. Тэгээд ингэх тусмаа илүү их тэндээс инновац, шинэлэг санаа, тийм зүйлүүд гараад явах гэж ерөнхийдөө бол бодож байгаа. Яг Сэхэтэн подкастын хувьд цаашдын зорилго маань юу вэ гэхээр бид нэр энэ жил Сэхэтэн подкастаа нэрийг нь өөрчлөөд Сэхэтэн медиа болгож сольж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол Сэхэтэн подкаст гэдэг зүйл маань бол өөрөө явна. Гэхдээ бит хоёрыг нөгөө Сэхэтэн подкастын 50 бэлгүүний 2 байна гэж хүмүүс одоо үздэг байхаас илүүтэйгээр цаашдаа Сэхэтэн медиагийн 50 бэлгүүний 2 байна гэж үзээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр бит хоёр зөвхөн одоо подкаст гэдэг платформоор дамжуулж хүмүүст хүрэх биш. Мэдээж хэрэг өөр төрлийн контентуудыг бол хүмүүст хүрэхийг бол хүсэж ерөнхийдөө бол байгаа. Тэгээд тэрэн дээр ч гэсэн 58 маань ажиллаж байгаа. Би ч гэсэн энд ажиллахыг бол хүсэж байгаа. Гэтэ хараахан бас эхлүүлээгүй байна. Тэгээд хамгийн ихний байдлаар болохоор 58 маань 2 одоо видео подкастыг бол яг студийн хэмжээнд бол хийж гаргаад байгаа. Тэгээд цаашдаа болохоор энийг би Монголд очоод бит хоёр хин нэг өөрсдөө гэсэн студиуд болохыг бол хүсэж байна.
Тэгээд бас яг цаашдаа ерөнхийдөө бол одоо би энэ подкастн дээр Око ингээд намайг ураад оролцуулахад би ягаад амар баяртай байна гэхээр подкаст гэдэг энэ платформ бол цаашаага ер нь нэлээд удаан хөгжинэ гэж би ер нь бол хувьдаа үзэж байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ өөрөө цоо шинхэн одоо платформ Монголын хувьд учраас бид нэр бас подкастны юм сүлжээ одоо холбоо сүлжээ байгуулахыг хүсэж байгаа. Тэгээд бид нэр энэ дээрээс үндэслээд ерөнхийдөө бол подкаст гэдэг чинь яг одоо бидний энэ завгүй амьдрал их юм маягт бол үнэхээр таарсан платформ болоод байгаа учраас энэ платформыг Монголд хөгжүүлэхээр ажиллах хүсэж байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол Сэхэтэн медиа гэж бид нэр өөрсдөө нэрлэж байгаа. Тэгэхээр бол зөвхөн тайзны урд байгаад хүмүүс одоо өөрсдөө дуу хоолойгоо хүргээд байх биш, тайзны ард хүмүүстэй холбогдоод хэрэгтэй хүмүүст нь туслах нөөц бололцоогоор туслаад хамтраад хөгжөөд ингээ явах бол зорилготой байгаа. Подкастыг сонсож байгаа хүмүүс бол тэгээд тухайн үед мэдээд явах байхаа гэж бодож байна. Маш гоё санаа байна. Баярлалаа. За тэгвэл маш том зорилготой сайхан төлөвлөгөөтэй байгаа юм байна да. За ингээд хоёулагийн цаг ерөөхдөө өндөрлөгт өгч чинь тэгээд чиний хувьд ингээд хэлж ярмаар байсан миний асууж чадаагүй хөндөж чадаагүй асуултууд гэхдээ чамд хэлмээр байгаа. Тим зүйлүүд байвал гоё үзэгч сонсогчдод маань хуваалцъя. За би хин Окогийн подкастын хамгийн ихний дугаарыг сонсч исэн Насан болт гэдэг ах оролцсон байсан. Тэгээ тэр ахын нэг хэлээд исэн зүйл байгаа. Тэр зүгээр дөрөөлөд яг энэ подкастын бас нэг чухал мессежүүдийн нэг гэж ойлгоод хэлэхэд болохоор тууштай байх бол амар чухал гэж би хүмүүст бол хэлмээр байна. Тэгээд тууштай байх гэдгийг би зүгээр энэ дээр арай жоохон ондоогоор хэлэхэд болохоор яг одоогийн нөхцөл байдалд бид нэр айгу яарах гадэн те эргээд бид нэр ингийн амьдралтаа орчих юмсаа эргээд энэ дэлхий нэгтчихээсээ эргээд энэ өвчин ингээд гайгүй болчихосоо гэж амар бүгдөө найдаж байгаа энэ найдах ёстой. Гэхдээ төвчээртэй байх амар ёстой. Тэгэхээр төвчээртэй байна гэдэг нь нөгөө өөрөө эргээгээд тууштай байхыг юм бол хэлээд байна те. Тэгээд мэдээч хэрэг хүний амьдралд бол нөгөө тавьсан нэг зорилго байгаа шүү дээ. Би түрүү яг ихэндээ хэлжсэн би амьдралдаа зорилго тавих дурггүй гэдэг. Гэхдээ хүний амьдралд бол одоо юу гэдгийг боловсралтай болохыг хүсэж исэн бол дээд боловсралд орох гэж сургууль сурах гэж байгаа. Сургууль сурах гээд Америкт ирэх гээд байж исэн хүүхдүүд дүүнер маань байгаа байх тийм. Гэтэл одоо Америкт ирж чадахгүй ингээд Монголд дахиад нэг жил gap year аваад үлдэх гэдэг юм уу ийм зүйл байж магадгүй. Аль эсвэл Америкт ирээд кампус дээр ирээд ингээд Америкийн оюутны хотхон гэдэг чинь өөрөө ямар гоё зүйл байдаг вэ лээ те. Гэтэл энийг мэдэрч чадахгүй зүгээр ингээд компьютерийн араас суугаад ингээд зүүмээр тэр хичээлүүдийг заалбуулах юм бол ямар өөр байх вэ лээ. Тэгэхээр нөгөө яг хүсэж исэн төсөөлж исэн энэ зүйлүүд одоо болохгүй байгаа ч гэсэндээ тэр зорилго чинь ингээд яг одоо болохгүй байгаа ч гэсэндээ битгий бууж өгөөрэй, тууштай байгаарай. Тэгээд болох өдөр бол заавал ирнэ гэж би хэлхийг бол хүсэж чинь. Тэгээд бас зүгээр яг одоо би яг энийг ингээд ярангаа бодож байхад одоо юу бодогдож байна гэхээр тууштай байна гэхээр бас нөгөө зорилготой хүрэх гээд ингээд бас 100% хатуу байгаад байх биш те. Хэрвээ өнөөдөр та энэ жил Америкт магадгүй ирээд сурч чадахгүй нэг жил gap year авах хэрэгтэй бол за тэгвэл нэг жилийн gap year-ыг яаж үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэхэд те. Тэгээд нөгөө амьдрал гарч ирж байгаа олон бэрхшээл одоо энэ хэцүү зүйлүүдийг боломж гэж хараасаа аль эсвэл ямар нэгэн зүйл чамд хэлэх гээд ямар нэгэн зүйл заалах гээд чам заах гээд байгаа юм шүү л гэж ойлгоосаа гэж ер нь хүмүүст хэлэх баг. Тэгээд энийг би хүмүүст хэлэхээс илүү өөртөө бас илүү хэлхийг илүү өөртөө сануулж яхахыг хүсэж байгаа зүйл учраас би бас зүгээр энд гэж бодлоо боловсруулаад хэлж байгаа байх гэж би бодож байна. За тэгээд сүүлд намайг подкаст өөрч оролцуулсан Окодо маш баярлалаа. Тэгээд эхлэл нь бол байнга хэцүү байдаг те. Гэхдээ эхлүүлсэн хойно бол замынхаа талд хүрсэн байдаг тийм учраас цаашаага замынхаа талаас буцахгүй цаашаага урагшаа алхасаар байгаарэ гэж би бас сүлд нь хүсье. Маш баярлалаа. Яа ингээд өнөөдөр подкастаа өндөрлөе. Тэгээд бүлгүүнийхээ цаашдынхаа сурлага одоо магистрийн төгсөл бүх зүйлд нь 52-т маш том амжилт хүсье. Тэгээд олон залуучуудад болон Монголд ингээд тийм бол сонсогчтойгоо подкаст хийж байлаа. Олон залуучууд өнөөдөр дандаа хөтлөгч гэдэг үнийг өнөөдөр ингээд сайхан яриулаа.